За тэгвэл А, Б цэгүүдийг энэ матрицаар хувиргая. За тэг хасах 1 1 тэг. За тэгвэл А цэгийн координат нь хасах 1 1, Б цэгийн координат нь 1 4. За үржүүд гүйцэтгэлийг гүйцэтгэж юм бол энд А цэг энд Б цэг байгаа гэх юм бол мөр бага нэхэр энд 1 болно. За доотлын мөрөхөр энд хасах 2. За энд хасах 4. Энд бас хасах 1 юм ба шүү дээ. Хасах 4 1 болж ирж байна гэсэн үг. За одоо энэ дээрээс тэгвэл бидний А штрих дүр маань энэ, Б штрих дүр маань энэ. Өгсөөхөр А цэгийн координат нь хасах 2 1 байсан. Энэ матрицаар хувираад, за энэ матрицыг хэдүүлээ R матриц гэх юм бол R матрицаар хувираад А штрих 4 үүсгэх нь А штрих 4-ийн координат нь хасах 1 хасах 2. Харин Б цэгийн координат маань 1 4 байгаа юм байна. R матрицаар хувираад B штрих 4 үсээд энэ хасах 4 1 юм байна. За тэгвэл координатын хавтгал дээр зурж үзье хэдүүлээ. За x тэнгэтлэг y тэнгэтлэг. За нэгнүүдийг нэг нэгжээр тооцох юм бол А цэгийн координат нь хасах 2 1 гэсэн координаттай энд байсан юм байна. За тэгээд хувираад хасах 1 x-ийн хасах 1 y-ийн 2 болж үүссэн юм байна. За энд А штрих үүссэн юм байна. За Б цэгийн координат нь 1-д 4 байсан юм байна. За Б цэг нь энэ. За тэгсэн чинь хасах 4. За ийм ирчин байсан юм байна шүү дээ. За тэгсэн чинь x нь хасах 4 1 болсон юм байна. За хасах 4 1 Б цэг төссөн. За энэ төрс маань яаж хувирсан байна вэ гэхээр за координат ихийн хувьд авъя. Координат ихийн хувьд Б цэгийг ингээд холбоч. Энд 90 градус байна. А цэгийг бас авч үзье. А цаг бас 90 градус. За тэгвэл цагийн зүүнний эсрэг 90 градусаар хувирсан байна гэсэн үг. За тэгвэл бид нар төвдөө 90 градусын эргүүлэлт болж хувирах нэ.